Ромын хаант улсын албан татвар хураагчдын ахлагч Захчай гэгч маш их баян хүн байжээ. Есүсийг Ерихо хотод ирэхэд нь Захчай харах санаатай олны дунд зогсож байлаа. Эргэн тойрон тоймгүй олон хүн бүчиж байлаа. Захчай намхан нуруутай учраас Есүсийг харж чадсангүй. Тэгээд зам дээрх инжирийн модонд авиран гарчээ. Есүс модны дэрэгдүр өнгөрөхдөө дээшээ харж Захчай, өнөөдөр би танайд хүн модноос буугаад ир гэж хэллээ. Захчай тэр даруй бууж ирээд Есүсийг баяртайгаар тосов. Есүс хорон санаатай гэмт хүний гэрт очих хэмээн хүмүүс хэлэлцлээ. Захчай Есүсийн өмнө очиод "Их эзэн минь ээ, одоо би эд хөрөнгөнийхөө тэн хагсыг хоосон ядуу хүмүүст өгнө. Би зарим хүнийг мэхэлдэг байсан. Би тэр хүмүүст мэхэлж авсан юмнасаа 4 дахин илүү юм өгнө" гэж хэллээ. Чи бол ертөнцийн эзний сонгож авсан Эртний Авраамийн жинхэнэ удам угсаа бай. Би ертөнцийн эзний илгээсэн хүн. Хар санаатай гэмт хүмүүст би хайртай байж, мөнхийн шитгэлээс аврахын тулд энэ дэлхийд ирсэн. Өнөөдөр энэ айл мөнхийн зовлонгоос аврагдлаа гэж Есүс хэллээ. Есүс нийслэл хот Ерүсалимд дөхөж очиход одоо тэр ертөнцийн эзний улсыг байгуулах нь хэмээн хүмүүс бодлоо. Үүнээс болж Есүс сургаалт үлгэр хэлсэн. Нэгэн тайж тамга тэмдэг хэрэгм цол бүхий засаг ноён болох санаатай байлаа. Хэрэгм цол авахын тулд тэрээр гадаадд очих хэрэгтэй байжээ. Явхаас өмнө 10 хамжилгаа дуудаж, тус бүрд нь хэдэн лан мөнгө өгөөд намайг гадаадд байхад та нар энэ мөнгөөр худалдаа хийгэлээ. Тэр нутгийн албатууд ноёнд хорсдог учраас энэ хүн манай засаг ноён болох нь зохисгүй гэсэн бичиг шийтгээд харийн хаанд илч явуулжээ. Гэвч тэр хаан ноёнд нь тамга тэмдэг хэрэгм цол өгсөн байд. Хэрэгм зэрэг бүхий засаг ноён нутагтаа буцаж ирээд нөгөө 10 хамжилгаа дуудаж "Та нар миний мөнгийг тэгээд хэрхэн зарцуулав?" гэж асуулаа. "Би 1 лам мөнгнөөс 10 лам мөнгөний ашиг олсон" гэж нэг нь хариулахад "Сайн санаатай хамжлагч баг хэргийг найдвартай бүтээсэн учраас одоо 10 тосгоныг захирч болно" гэж ноён хэллээ. "Би 1 лам мөнгнөөс 5 лам мөнгөний ашиг олсон" гэж өөр нэг хамжлаг хэлжээ. "Сайн санаат хамжлаг минь. Чи үнэхээр сайн юм хийжээ. Чи энэ баг хэргийг найдвартай бүтээсэн учраас одоо 5 тосгоныг захирах болно" гэж ноён хэллээ. "Оюутан, мөнгө буцааж ав. Та эрхвэр сааж элгэн тараг бүрхийг шаарддаг хүний адил бодлогогүй догшин зантай. Үүнийг чинь би сайн мэдэх учраас танаас айж мөнгийг чинь зарлагүй хадгалсан" гэж өөр нэг хамжлаг хэлэхэд "Яс муухай луймэрчин бэ? Хэлсэн үг чинь чамайг буруутгалаа. Намайг тийм ширүүн зантай гэж чи сайн мэдсэн бол харин ч мөнгөөр минь худалдаа хийх хэрэгтэй байсан. Тэгсэн бол би буцаж ирэхдээ мөнгөнийхөө хүүг авах байсан. Зарцнараа энэ хүний 1 лам мөнгийг хурааж 10 лам мөнгөтэй хүндэг" гэж ноён тушаалаа. Тэр хүн чинь 10 лам мөнгөтэй шүү дээ гэж хүмүүс хэлэхэд хүлээж авсан юмаа зөв зарцуулдаг хүн илүү юм олж ав. Харин авсан юмаа зөв хэрэглэж чадаагүй хүнд юу ч олдохгүй. Анхны авсан өчүүхэн юмч алга болно. Намайг эрх чадалтай болоход дургуйтсан тэр албатуудыг одоо нааш авчирч миний өмнө цаазал гэж ноён хэлсэн байна. Есүс Ерүсалим хотод очих замдаа Бетфаг, Бетан гацааны ойролцоох Чидүү модтой ууланд ирээд 2 дагалдагчаан дуудаж "Та хоёр эсрэг талын тосгонд оч. Тэндээс эрмэг хязаалан илжгийг олно. Түүнийг хөтөлж авчир." Яагаад ингэв гэж хүн асуувал манай багш их эзэнд энэ илжих хэрэгтэй гэж хариул гэлээ.
тэр хоёр дагалдагч тосгонд ороод эрмэг хязаалан илжгийг олоод хөдөлж явхад та яагаад илжгийг авч явв гэж эзэн асуулаа. Манай багш их эзэнд энэ илжиг хэрэгтэй гэж тэд хэлээд илжгийг Есүст авчирчээ. 12 дагалдагч илжигний нуруунд хувцаа тохоод Есүсийг мордууллаа. Олон хүн түүний өмнөх зам дээр хувцаанд тавилаа. Есүс Иерусалим хот руу орохоор чидүү модтой улнаас илжгээр бууж эхэллээ. Түүнийг дагаж байгаа хүн бүр олон гайхамшигт үйлс бүтээхийн нүдээр үзэж байсан учраас баярлан хөөрч ертөнцийн эзнийг магтав. ертөнцийн эзнийг төлөөлж ирсэн хаан манд тугай. ертөнцийн эзний Иерусалим улсад мөнхийн жаргал бий. ертөнцийн эзэн манд тугай гэж чанга ашиглалаа. Цугласан олны дунд байгаа парш бүлгийнхний зарим нь уурлаж "Багшаа, эднийг болиул" гэжээ. Тэд нар дуугүй болвол энэ зам дээрх олон чулуу ертөнцийн эзнийг хүндэтгэн хашгирах нь лавтай гэж Есүс хэллээ. Есүс Иерусалим хотыг харж хотын хүмүүсийн төлөө гашуудан уйлж "Иерусалим хотынхоо, та нар ертөнцийн эзний инх жаргалтай замыг мэдвэл сайнсан. Гэтэл та нар тэр замаар хэрхэн явахыг ойлгосонгүй. ертөнцийн эзэн та нарыг муу мухай бүхнээс хамгаалах санаатай. Гэвч та нар үүнийг ойлгоогүй учраас хожим харийн дайснууд хотыг чинь бүсний тулдаж, өөрсдийг чинь болон үр хүүхдүүдийг чинь хядаж, үнсэн товрог болгоно" гэж хэлжээ. Есүс Иерусалим хотын сүмийн хашаанд орж дотор нь байгаа худалдаачдыг хөөж "Миний сүм бол зөвхөн надтай ярих газар байх ёстой" гэж ертөнцийн эзэн хэлснийг сургаалд нь бичсэн атал та нар энэ байшинг дээрэмчдийн үүрлэх хонгил мэт болгосон байна гэжээ. Тэр үед өдөр болгон Есүс сүмийн хашаанд ирж сургаалаа зааж өгдөг байжээ. Сүмийн зэрэгтнүүд, сургаал номлогчид, Иудээчүүдийн ахлагч нар хамтран Есүсийг алахыг хүсэж байсан боловч ард түмэн Есүсийн сургаалд маш их дуртай байлаа. Ийм учраас түүнийг хараахан алж чадсан.